Дэлхийн хэмжээнд зис нүүрсний эрэл тасралтгүй өснө нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол улсын уул уурхай, дэд бүтцийн салбар эрчимтэй тэлж байна. Энэ үед танай компанийн хувьд Монгол улсыг хэр зэрэг ач холбогдолтой зах зээл гэж харж байгаа вэ? Distribution network. So, as you have already mentioned, Mongolia is Таны хэлсэнчлэн Монгол бол асар хурдтай хөгжиж байгаа зах зээл. Тэр дундаа ажил төр уул уурхайн салбарын өсөлт тун сайн байгаа. We are as a distributor of Shell lubricants. Шилийн тослогооны бүтээгдэхүүний албан ёсны дистрибьюторийн хувьд бид Монголын уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, уурхайн машинуудын найдвартай ажиллагаа болон үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй байгаа. Mongolia mining sectors. Монголын зах зээл тос тослогооны олон компаниуд зах зээл бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Өрсөлдөөнийг та ямар байдлаар харж байна вэ? Үйл ажиллагаа талаасаа юугаараа онцгорох вэ? As you know, Shell invests billions. Таны мэдэж байгаачлан Shell компани жил бүр судалгаа хөгжүүлэлтийн ажилд олон тэрбум долларыг хөрөнгө оруулдаг. This allows us to provide lubricants. Ингэснээр бид машин механизмыг зөвхөн хамгаалаа зогсохгүй, бодит үр ашиг авчрахуйц сайн чанарын тослогооны материал нийлүүлэх боломжийг бүрдүүлдэг. Measurable performance of benefits. Үүний үр дүнд аливаа машин механизмын бүрэн бүтэн байдал алдагдан эвдэрэх эрсдэл буурч ашиглалтын хугацааг уртасдаг. Efficiency life of the equipment. Мэдээж хэрэг бүтээгдэхүүний үн бол хэрэглэгчдийн нэг анхаарлаа хандуулдаг зүйл. Энэ чиглэлд та бүхэн ямар стратеги баримталж байна вэ? So as you know, lubricants represent only Тослогооны материал бага зардалтай мэт санагдаж болох ч бид үүнийг хөрөнгө оруулалт гэж харж байгаа. that's why we consider Учир нь сайн чанарын тосон тоног төхөөрөмжийг илүү удаан, илүү өрөг өчтэй ашиглах боломжийг бүрдүүлдэг. in long term perspective. Машин механизмыг хамгаалахаас гадна ашиглалтын хугацааг уртасгаж, шаардлагагүй засвар үйлчилгээний давтамж буурна. Цаашлаад урт хугацаанд зардлыг хэмнэх давуу талтай. Doesn't only protect our machines but reduces the Иймээс зардал гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж бид хардаг. unnecessary maintenances and in long term it provides saving of costs, just like cost cutting. That's why we consider it not like a cost but like an investment. Also, could you explain the role of Euro-Asian Үргэлжлүүлээд Euro-Asian Machinery Kazakhstan компани Монгол дахь үйл ажиллагааны талаар асуумаар байна. to Shell lubricants? Eurasian Machinery is Euro-Asian Machinery компани Төв Азийн Казахстан болон Монгол тэргүүтэй улс орнуудад Shell-ийн тослогооны бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьютороор ажилладаг. Eurasian Loop Харин Euro-Asian Loop Systems нь зөвхөн Монгол улсад үйл ажиллагаа явуулах зорилготой. to operate here. Euro-Asian Machinery-гийн охин компани бөгөөд Монголын зах зээл зориулсан өндөр чанартай тослогооны бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байгаа. So how do you see the importance of the Shell? Тэгвэл Shell-ийн тослогооны бүтээгдэхүүнүүдийн Монгол дахь ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ? Other countries Казахстан болон бусад орнууд Монголтой төстэй нөхцөлтэй байдаг. have, so Иймд ирэх 3-5 жилд энэ бүтээгдэхүүн Монголд ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байгаа вэ? 3 to 5 years. So coming here to Mongolia. Ерөнхийдөө бид we bring Казахстан дахь туршлага мэдлэгээ Монголд нэвтрүүлж байна. our knowledge that we have gained. Энэ туршлага мэдлэг нь Монголын уул уурхайн салбар болон дотоодын зах зээлд маш их хэрэг болно гэж найдаж байгаа. Knowledge experience will be useful for the local. Бид үр ашиг, технологи, мэдлэг мөн Монголын нөхцөл тохирсон шинэ бүтээгдэхүүнүүдэд авчирч байгаа. Our efficiency, we bring our technology, we bring our knowledge and new products that will be that will fit the Mongolian challenges and conditions. So what other Тэгвэл танай компани 2025 болон 2026 онд ямар шинэ бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа вэ? 2025 and also 2026? Shell engineers are working constantly on Shell-ийн инженерүүд бүтээгдэхүүний чанарыг байнга сайжруулж, бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогийг харгалзан ажилладаг. territorial conditions. Ялангуяа Монгол, Төв Аз, Казахстан зэрэг хүүтэн уур амьсгалтай тоосчлт ихтэй бүс нутагтад тохирсон тослогооны бүтээгдэхүүн боловсруулахад анхаарч байна. Whether dusty conditions in the mining sector. Shell инженерүүд жил бүр шинэ бүтээгдэхүүн гаргахын төлөө шаргуу ажилладаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь орон нутгийн нөхцөлд илүү тохиромжтой байхыг зорддог. Creating new products annually
every year new products.